Хим 809-ийн ерөнхий шалгалтанд бэлтэж байгаа сурагчид зориулсан номны химийн нэрийг бүлэх сэдвийн зарим бодлогыг бодож тайлбарлая. За 472 дугаар даалгавар бол химийн урлагийн дулааны илэрлийг энэ талбайн тодорхойлох өгөөд дельта H нь тгээс их бол урвалаар дулаан цэгцэг энэ урвалыг цэгцэг гинэ гэж. Тэгэхээр даралтан тогтмол үед явж байгаа урвалын дулааныг бид нар дельта H буюу энэ талбайн өөрчлөлтөөр тэмдэглэж байгаа. За ер нь зүгээр дулаан гэх юм бол тийм ээ. За дулаан гэвэл бид нар Q гэж тэмдэглэнэ. Энэ талбайн өөрчлөлт гэвэл дельта H гэж тэмдэглэж байгаа. Тэгэхээр даралтан тогтмол үед явж байгаа урвалын дулааныг энэ талбайн өөрчлөлт гэж тэмдэглэж байгаа. За Q нь тгээс их байх юм бол дельта H нь тгээс бага байдаг. За ийм урвалыг бид нэр экзотермийн урвал гэж нэрлэж байгаа. Экзотермийн урвал. За энэ нь урвалаар дулаан ялгарна гэдгийг илэрхийлж байгаа. Урвалаар дулаан ялгарна. За өөрөөр хэлбэл Q бол дельта H-та тоо утгаараа ижил тэмдгээрээ ялгаатай байдаг гэсэн. Тэнцүү. За тэмдгээрээ ялгаатай. За юм байдаг гэсэн. Q-ний эерэг байх юм бол дельта H нь сөрөг. Q-н сөрөг буюу Q-н тгээс бага байх юм бол дельта H нь тгээс их байна гэсэн. За ийм урвалыг бид нэр эндотермийн урвал гэж нэрлэж байгаа. Эндотермийн урвал. За энэ урвалаар бол дулаан шингэнэ гэсэн. За ийм зүйлийг мэддэг байхад бид нар одоо энэ хэлбэрийн даалгаварт бол хариулнаа. Тэгэхээр дельта H нь тгээс их байна гэдэг бол энэ урвалаар дулаан шингэнэ. За тэгээд энэ урвалыг эндотермийн урвал гинэ. Дулаан шингээгдэн эндотермийн урвал гинэ гэдээ хариулж байна. За дараа нь тодорхой урвал дээр болж эхэлж байна. Дараах хоёр урвал эндотерм, экзотерм урвалын аль нь болохыг тодорхойлно гэж. Тэгэхээр нэгдүгээр урвал бол дельта H нь тгээс бага байна. Хоёрдугаар урвал нь дельта H нь тгээс их байна. Тэгэхээр тгээс бага байна гэдэг бол энэ экзотерм буюу дулаан ялгаруулсан урвал гэсэн үг. Тгээс их байна гэдэг бол энэ эндотерм буюу дулаан шингээсэн урвал гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр урвал нь экзотерм, хоёрдугаар урвал нь эндотерм гэхээр C хариултанд байх болж байгаа гэсэн үг. За дараагийн даалгавар нь амьд организм хүнс тэжээлийг боловсруулахад ялгарах энергиээр эрч хүчээс элбэж амьдардаг. Жишээ нь глюкоз хүний биед дараах урвалаар задардаг гэд. Глюкоз хүчил төрөгчийн оролцоотой задраад нүүрс хүчлийн ус үүсэж байгаа урвал байна. Энэ урвалаар 2802.8 кJ дулаан. За энэ дулаан баггүй. Энэ бол Q гэсэн үг. Тэгэхээр Q нь тгээс их байна гэдэг бол энэ эндотермийн урвал гэсэн үг. Q нь тгээс их гэдэг чинь дельта H нь тгээс бага гэсэн үг. Тэгэхээр энэ экзотермийн урвал. Энэ урвалаар дулаан ялгарна гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээрт нь бол ингэсэн байна. Энэ урвалаар дулаан ялгарна гэж. За хоёрт нь энэ урвалын дотоод энерги буурна. Тэгэхээр яг ингэж үзэж болно л доо. Ер нь дулаан ялгарна гэдэг нь юуг хэлж байгаа юм гэхээр за энийг ингээд дотоод энергийн өөрчлөлт гэдэг ингээд босоод хэлэхдээ авчих юм бол за энэ их үдэс тэгээд энд бүтээгдэхүүн байдсан. Тэгэхээр их энергитэй их бодисоос бага энергитэй бүтээгдэхүүн бодис үүсчиж зөрүү энерги нь болохоор хүрээлэн буй орчинд ялгарна гэсэн үг. Тэгэхээр их бодис нь их энергитэй. За бүтээгдэхүүн бодис нь бага энергитэй байж их энергитэй их бодисоос бага энергитэй бүтээгдэхүүн бодис үүсчиж урвалаар дулаан ялгарна гэсэн. Эсвэргээрээ бага энергитэй их бодисоос их өндөр энергитэй бүтээгдэхүүн үүсчихвэл дулаан шингээж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ дулаан ялгарч байгаа урвалуудын хувьд бол дандаа дотоод энерги нь буурж идэг гэсэн үг. Урвалаар дулаан ялгарна гэдэг нь их энергитэй их бодисоос бага энергитэй бүтээгдэхүүн үүсээд илүүдэл энерги нь хүрээлэн буй орчинд ялгарч байгаа гэсэн үг.
Тэгэхээр хоёр дахь нь бас зөв байна. За энэ урвалаар 3 моль нүүрс хүчлээ үүсгэхэд 1401.4 кJ энерги хүний биед шингээгдэнэ. Тэгэхээр бид нэр энэ урвалаа ингээд харах юм бол урвалаар 6 моль CO2 үүсгэхэд 2802.8 кJ дулаан ялгарна. Тэгэхээр энэ процесс өөрөө хүний биед явж байгаа. Тэгэхээр энэ процессын дунд ялгарч байгаа энерги яах вэ гэхээр хүний биед яах нь шингээгдэнэ гэсэн үг шүү дээ. Энэ процессор ялгараад тэгээд хүний биед шингээгдэнэ. За ингээд тооцохоор x нь тэнцүү 2 дахин бага буюу 1401.4 кJ энерги ялгарна. Глюкозын эсэлтэх урвалаар гэсэн. За тэгээд энэ ялгарсан энерги нь хайчих вэ гэхээр хүний биед шингээгдэнэ. Тэгэхээр энэ гурван одоо өгүүлэмж бол гурлаа зөв буюу зөв хариу нь Е болж байгаа гэсэн. За 481 дүгээр даалгавар байгалийн хийг шатаахад явагдах процессын талаар зөв мэдээллийг сонгоно. За ер нь бүх түлшний шатал заавал байгалийн хийж эхэлдэг. Байгалийн 90 орчим хувийг нь бол мета эзэлдэг гэж байгаа. За 90-95%. За ингээд энэ хүчил төрөгчтэй харилцан үйлчлээд нүүрс хүчлээ хий. Тэгээд ус үүсэж байгаа. За энд 2 тавигдаад тэнцэн. Тэгэхээр энэ урвалаар бол за 890 орчим кJ дулаан ялгардаг. Тэгэхээр ер нь бүх шатах урвалаар за тэр дундаа бүх түлшний шаталтаар бол дандаа одоо дулаан ялгарч идэг. За тийм учраас энэ түлшний шатах урвалын дельта ашууд бол дандаа тэгээс бага байна гэсэн. Тэгжээж дулаан ялгарч байгаа урвал буюу экзотерми урвалыг илэрхийлнэ гэсэн. За тэгэхээр байгалийн шатахад явагдах процессын талаар зөв мэдээллийг сонгоно гэхээр мэдээж шатах урвал учраас хүчил төрөгчтэй урвалд орно. Тэгэхээр хүчил төрөгчтэй урвалд ордог эсхийг нь харах юм бол ACD зөв байх боломжтой. За энэ талбай утга нь сөрөг байгаа. Тэгэхээр бид нэр A хөлбөрийг зөв гэж сонгох нь. Өөрөөр хэлбэл дулаан ялгаруулж байгаа бол учраас энэ талбай утга нь сөрөг байна гэсэн үг. За 483 дугаар даалгавар энэ бол зөв урвалаар шингээж байгаа дулаантай холбоотой тооцоотой бодлого байна. За бид нар хэвийн нөхцөлд гэсэн учраас энэ ус төрөгчийг харна. 3 моль ус төрөгч гэдэг бол хэвийн нөхцөл гэхээр за ус төрөгчийн эзлэхүүнийг олох юм бол 3 моль ус төрөгч байна. Тэгэхээр хэвийн нөхцөлд 1 моль нь бол 22.4 литр гээд за ингээд яг энэ урвалд зарцуулагдж байгаа хүчил ус төрөгчийн эзлэхүүнийг олох юм бол 67.2 литр ус төрөгч байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр бид нар эндээс 67.2 литр ус төрөгч урвалд ороход 84 кJ дулаан шингээж байна. Тэгвэл 1344 литр ус төрөгч урвалд ороход хэдийг шингээх вэ гэдэг ингээд пропорцлоо бодчихно. За тэгэхээр 84 кJ-ыг үржих нь 1344 литр хуваах нь 67.2 литр. За ингээд литр нь литртэйгээ хураагдаад 84-ыг үржих нь 1344 хуваах нь 67.2 гэхээр 16.8 кJ бол 16.8 кJ бол дулаан шингээгдэнэ. За тэгэхээр бид нэр килжоултай учраас D хариуг сонгох нь. За 484 дугаар даалгавар Америкийн үүсгийн стандартын талбай 46.1 кJ бол 2 моль Америкийн задрах урвалын энэ талбай өөрчлөлтийг олно гэж байгаа. За тэгэхээр нөгөө энэ талбайн төвшний диаграм гэж байна тийм ээ. За энэ нь бол за ийшээ ингээд дельта хашиг авна. За Америк үүсэх урвал гэхээр дулаан энэ дельта хашиг сөрөг байна гэдэг нь дулаан ялгаруулж байгаа гэсэн үг. За тэгэхээр 3 моль ус төрөгч азоттой урвалд ороод энэ их байтсанд за эндээс дулаан ялгаруулж байгаа бол учраас их энергитэй их байтсаас бага энергитэй бүтээгдэхүүнс нь за ингээд NH3 1 моль үүсэж байгаа тийм ээ. Тэгэхээр урвалын тэгш тэглээ бид нар
энэний өмнө 1-ийг хуваах нь 2-ыг тавиад, энэний өмнө 3-ыг хуваах нь 2-ыг тавиад ингээд 1 моль амийг үүсэж байгаа байхгүй. За энэ урвалын дельта H бол энэ урвалын дельта H нь хасах 46.1 кJ гэсэн үг. За тэгэхээр амикийн задрах урвал гэхээр яах нь вэ? Яг эсрэг урвална гэсэн үг байхгүй. Энэ үс 1 моль амикийн задрах урвал гэвэл яг эсрэг урвална. Тэгэхээр энэ урвалын дельта H нь бол нэмэх 46.1 байдаг гэсэн үг. Нэмэх 46.1. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм болох гэдэг юм л да. Эндээс харах юм бол 1 моль амийг задраад за 2-1 моль азот 3-ыг хуваах нь 2 моль ус төрөгч үүсгэхэд гарах энергийн өөрчлөлт нь 46.1 кJ-ыг өрчих нь молийн сөрөг нэг байгаад байгаа байхгүй. Биднэрт болохоор 2 моль амикийн задрах урвалаар гарах энерги өөрчлөлтийг олох гэдэг байгаа. За энэ урвалыг олох гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж 2 дахь их байна гэсэн үг. Ингээд 92.2 кJ-ыг өрчих нь молийн сөрөг нэг байна гэсэн үг. За ингээд зөв хариу нь бол D гэсэн үг. Тэгэхээр ер нь эндээс яг нөгөө Гесийн хуулийн мөрдлөгөө гэж байдаг л да. Бодисын үүсгийн стандартын талбайн задрах урвалын энэ талбайтайгаа тоо утгаараа тэнцүү тэмдгэрээ эсрэг байна гэдэг. Тэгэхээр үүсэх урвалаар нь энерги ялгарч байгаа бол задрах урвалаар нь энерги шингээнэл гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгээ их болон эхний болон эцсийн төлөв нь адил учраас гарах энерги өөрчлөлт нь бол адилхан байна. Зүгээр нэг урвалаар нь дулаан ялгарч байгаад нөгөө урвалаар нь дулаан шингээнэл гэдгийг хэлж байгаа. За 489 дугаар даалгавар хүнсний илчлэг чанарыг дараах томьёогоор тооцоолно гэдэг. За энэ бол хялбархан даалгавар. Гэхдээ ямар ч гэсэн нэгийг бодоод өгчэй гэж бодсон. За энэ болохоор 100 г бүтээгдэхүүнд байх уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг өгсөн байгаа. За тэгээд тэр шууд дээдлийн томьёонд орлуулчихна гэсэн үг. За эхлээд 100 г савхан борцгоны илчлэгийг тооцъё. За А гэдэг нь болохоор уургийн масс. Тэгэхээр 100 г болохоор 5 г уураг байна. Өрчих нь энийг 4-өөр үржүүлнэ гэж байгаа. Нэмэх нь B гэдэг нь болохоор нүүрс усны масс 100 г савхан борцгонд нүүрс ус нь 60 г байна гэж байгаа. Энийг 4-өөр үржүүлнэ. Нэмэх нь C нь болохоор өөх тосны масс 100 г савхан борцгонд өөх тос нь 20 г байна гэж байгаа. Тэгэхээр 20-ыг 9-ээр үржүүлнэ. За ингээд 100 г савхан борцгонд илчлэг нь гарч ирнэ. 20 нэмэх нь 424 240 нэмэх нь 180. За ингээд 440 нэгж нь болохоор килокалораар гарна гэж байгааз 440 килокалор илчлэг. За энэ илчлэг болохоор ийм илчлэг. Энэ нь болохоор 100 г савхан борцгоны илчлэг. Бидэрт болохоор ингэж байгаа. Савхан борцгоны нэг ширхгэнд дунджаар 20 г масстай бол 3 ширхэг савхан борцгоны илчлэг чанарыг тооцоолно гэж байгаа. Тэгэхээр 100 г борцгоны илчлэг нь болохоор борцгоны илчлэг нь 440 ккал юм болол 3 ширхэг гэдэг чинь 60 г борцго байх нь дээ. 60 г борцгоны илчлэг нь хэд юм бэ гэд ингээд тооцчихно гэсэн. Тэгэхээр 60-ыг өрчих нь 440 хуваах нь 100 гэхээр 264 ккал. 264 ккал гэд зөв хариу нь бий болж байгаа гэсэн. За 491-р даалгавар пропоны шатах урвалыг бүтцийн байгууллын томьёогоор загварчилсан. Дараах үснэгтэй химийн холбооны энергийн тоо утга өгч 1 моль пропоныг
пропоны шатхын төлөө нэг тооцоолох аргыг зөв бичсэн илэрхийллийг сонгож. Тэгэхээр ер нь уралаар дулаан ялгарч байгаа эсвэл шингээж байгаа шалтгаан бол энэ химийн урвал гэдэг бол их бодисын доторх хуучин химийн холбоо тасраад шинээр химийн холбоо үүсэх үйл явцыг л одоо химийн урвал гэж байгаа. Тэгэхээр холбоо тасрах заавал энерги шингээ, шинээр холбоо үүсгэхэд одоо заавал энерги ялгарна гэсэн үг. За тэгэхээр энэ одоо энергийн зөрүүнээс шалтгаалаад химийн урвалаар дулаан ялгарч эсвэл одоо дулаан шингээгддэг байгаа. За ингээд нийт шингээсэн дулааныг олно гэдэг бол нийт одоо холбоо тасрахад шингээсэн энергийг олно гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд харах юм бол энэ нэгдлийн найрлаханд CH холбоо 1 2 3 4 5 6 7 8 байгаа гэсэн үг. За нийтдээ 8 CH холбоо 8 мол CH холбоо тасрахад шингээсэн энергийг олно. За дараа нь CC холбоо болохоор 3 байгаа. За ингээд CC холбоо олно. За дараа нь 5-ыг үржих нь ОО-гийн хоорондох давхар холбоо. За нийтдээ тасарсан холбоо нь бол ийм холбоо тасарсан гэсэн үг. За энэ тасарсан холбоо. Тэгэхээр нийт одоо шингээсэн энергийг олно гэдэг бол 8-ыг үржих нь CH холбооны энерги нэмэх нь 3-ыг үржих нь О холбооны энерги нэмэх нь 5-ыг үржих нь 3-ыг үржих нь CC холбооны энерги юм байна, тийм ээ. За тэгэхээр энийг юу бичээ? Доош нь буулгаа биччихье. За тэгэхээр энд биччихье. Q шингээсэн энергийг олно гэдэг бол 8-ыг үржих нь CH холбооны энерги нэмэх нь 3-ыг үржих нь CC холбооны энерги 2 юм биш үү? CC холбоо чинь 2 байгаа юм байна шүү. 2-ыг үржих нь CC холбооны энерги нэмэх нь 5-ыг үржих нь О давхар холбооны энерги. За ингээд нийт шингээсэн энерги нь гарч ирнэ. За тэгвэл нийт ялгарсан энерги яаж болох вэ гэхээр бүх үүссэн холбооных энергийг олно гэсэн. За энэ урвалаар CO гэдэг холбоо энд 2 3-аар үржихдээ нийтдээ 6-г үржих нь CO давхар холбоо. 6 мол CO давхар холбоо үүссэн гэсэн. За HO гэдэг холбоо болохоор энэ молекул дотор 2 тэгээ өмнө нь 4 гэсэн хавцаар тавьсан учраас 8-ыг үржих нь HO холбоо байх нь. За энэ бол үүссэн холбоо. За ингээд за одоо тэгвэл Q ялгаруулсан энерги, урвалаар ялгарсан энергийг одоо бичье. За тэгэх юм бол 6-г үржих нь CO давхар холбооны энерги нэмэх нь 8-ыг үржих нь HO холбооны энерги. За ингээд биччихэв. За эндээс бид нар энд шатхын дулааныг олох гэж байгааз. Тэгэхээр Q-г олохдоо бид нар Q бол нэмэх тэмдэгтэй байх юм бол ялгарсан энерги нь байдаг, тийм ээ. Хасах тэмдэгтэй байх юм бол шингээсэн энерги байж байгаа. За энэ урвалаар бол шатхор бол учраас мэдээж энерги ялгарна. За тэгэхээр би гаргалааг нь хийж өгөх гээд байгаа гэсэн үг байхгүй. Энэ шатхор бол учраас энерги ялгарна. Тэгэхээр за нэгд энэ яах нь шатхор бол хоёрт нь шатхор бол учраас Q нь тэгээс их байна. Тэгээс их. Буюу урвалаар дулаан ялгарна. Урвалаар дулаан ялгарна. За тэгэхээр бид нар Q-г олохдоо ялгарсан энергиэсээ шингээсэн энерги хаснаа л гэж байгаа. Тэгээд ялгарсан энерги нэх учраас Q нь тгээс их гарах нь шүү дээ. За эсвэргээрээ бид нар урвалын дельта ашиг олгож байгаа бол яах нь вэ?
Шингээсэн энергиэсээ Е ялгарснаа хасна гэсэн үг байхгүй. Тэгжиж нөгөө дельта H-ын сөрөг тэмдэгтээ гарна гэсэн үг. За ингээд одоо урвалын куб болох тийм ээ илэрхийлэлээ бичих юм бол ялгарснаас шингээснээ хасна гэхээр 6-г үржих нь CO давхар холбооны энерги чинь 740. Нэмэх нь 8-ыг үржих нь H холбооны энерги 460. За ингээд ялгарсан энерги бичлээ хасах нь одоо шингээсэн энерги бичин. Тэгэхээр 8-ыг үржих нь CH холбооны энерги 410. Нэмэх нь 2-ыг үржих нь CC холбооны энерги нь 350. Нэмэх нь 5-ыг үржих нь за давхар холбооны энерги 496. Ингэж болох нь. Тэгэхээр бид нэр ийм илэрхийллийг сонгоно гэсэн үг. 740-ыг үржих нь 6, нэмэх нь 460-ыг үржих нь 8, хасах нь 410-ыг үржих нь 8, 350-ыг үржих нь 2, 426. За ингээд зөв хариу нь бол C юм байна. 491-ийн зөв хариу нь C. За дараагийн даалгавар нь болохоор дараах хүснэгтэд зарим холбооны энерги өгчээ. Дараах 4 төрлийн урвал явагдав. Дээрх хүртээсэн энтальпи өөрчлөлтийн утга өсөх дарааллаар эренблэн хариултыг сонгороо гэж. За энтальпи өөрчлөлтийн утга гэж юм тий. За тэгэхээр ингэх юм байна. Бид нар зөв тоо утгаал харах юм байл та. За энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь хэд юм бэ гэж. Тэгэхээр энэ урвалаар за P урвалаар тийм ээ. P гэр бол бором гэсэн энэ давхар холбоо тасраад 2 мол бромын атом үүсчээ. Тийм учраас за одоо энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь бол бором 2-ын холбооны энергитэй тэнцүү байна гэсэн үг. Яг тэгвэл энэ урвалаар зөвхөн бором гэсэн холбоо тасарч байгаа учраас. Тэгэхээр энэ нь хэд юм бэ гэхээр 500 юм байна. За Q нь болохоор холоор 2 гээд одоо шинээр химийн холбоо үүссэн юм байна. Тэгэхээр энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт бол ийм болох юм байна. Одоо энэ яг биш. Өөрөөр хэлбэл энд зурх юм бол ингэж зурхаар боллоо л доо. За холоор 2 байжгаад энд юу өсөх нөө? 2 мол холоорын атом үүсгэхэд гарах энерги өөрчлөлт нь хэдийн гэхээр энэ нь болохоор 240 гэсэн үг. За харин энэ холоорын атомудаас холоорын молекул үүсгэж гарах энерги өөрчлөлт нь хас 240 гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ урвалын дунд энэ талбай өөрчлөлт нь бол хас 240 юм аа гэд ингээд илэрхийлчих болно. За дараагийнх нь болохоор R байна. За R бол CH3 холоортой нийтээд CH3 холоор болж байгаа юм байна. Тэгэхээр энэ нөгөө CH холбоо шинээр үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь бол CH холбооны энергитэй тэнцүү буюу тоо утгаараа эсрэг нь. Яг гэвэл энэ 410 гэдэг чинь 1 мол CH холбоо тасрахад гарах энерги өөрчлөлт. Энэ урвалаар болохоор 1 мол CH холбоо шинээр үүсэж байгаа. Тийм учраас энийг бас бид нар сөрөг 410 гэж бичнэ. За хамгийн сүүлийнх нь S нэ. За S бол CH4-өөс CH3 тэгээд холоор H үүсэж байна. Тэгэхээр энэ урвалын дунд гарах энэ урвалаар бол зөвхөн CH холбоо гэсэн химийн холбоо тасарч байгаа. Тийм учраас энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт бол CH холбооны энергитэй
тэнцүү байна. Энэ юун дээр би андуурсан байна. R дээр чинь CH биш юм байна шүү дээ. R дээр бол C холоор юм байна. C холоор. Тэгэхээр C холоор гэхээр хэдий 340 юм байна. За S дээр болохоор CH холбооны эрэхтэй тэнцүү буюу 410 юм байна. 410. За ингээд гаргачих юм байна. Гэхдээ энэ дээр процессын энэ талбай өөрчлөлтийн утгыг үсэг дарааллаар ирэмбэлнэ гэхээр зөв тоо утгаал үсэг дарааллаар ирэмбэлэх байх л та. Тэгэхээр хамгийн их утгатай нь бол P юм байна. 500 гэд. За тэгээд 410 гэд S. За тэгээд 410 340 гээд C холоортой гэхээр R. Тэгээд хамгийн бага нь холоортой Q гэд. За ийм дарааллаар ирмэл Q-гэр эхлээд P-гэр төгссөн A зөв харин байна. Q R S P. Тэрнээс яг эерэг сөрөг тэмдэгтээ тоогоо тооцох шаардлага байх гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан энэ процессуудыг ялгаал тэгээд тоо утгуудаа шууд тоо утгаар нь л 500 240 340 410 гэдэг энэ тоо утгаар нь ирэмбэлэх нь зөв баха. Тэгэхээр хамгийн их утгатай нь 500 гэхээр P, дараагийнх нь 410 гэхээр S, тэгээд 340 гэхээр R, 240 гэхээр Q гэж. За ингэж харуулна. За дараагийн даалгавар нь 497 дугаар даалгавар 100 кJ-ыг үржих нь мойлын сөрөг нэг дулааны өөрчлөлтөд экзотермийн урвалын энтальпийн түвшин диаграмм. Экзотерм. За тэгэхээр экзотерм урвал гэдэг бол тийм ээ. Экзотерм гэдэг нь их энергитэй их бодисоос бага энергитэй бүтээгдэхүүнс нь тэгжээж одоо илүүдэл энергийн төрөлн орчинд ялгарна гэсэн. Их энергитэй их бодисоос бага энергитэй бүтээгдэхүүн. Үүснэ. Тэгэхээр эндээс илэрхий буруу нь бол энэ илэрхий буруу байна. Яг гэвэл энэ бага энергитэй гэсэн их энергитэй бүтээгдэхүүнс чинь. За D бас илэрхий буруу байна. За нөгөө гурав нь бол болохоор. За тэгээд дельта H-уудын тооцно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дельта H уруулна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ нь болохоор энэ дээр 175 байгаа. Тэгэхээр 300-аас 175 гэхээр энэ бол 125 юм байна. Сөрөг 125. Сөрөг 125. За энэ бас адилхан юм шүү, тийм ээ? 300-аас 175. За тэгэхээр энэ бас сөрөг 125 юм байна. За тэгээд энэ болохоор 100-аас 200 гэж байгааз. Тэгэхээр энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь бол сөрөг 100 юм байна. За ингээд зөв хариулт нь бол Е зөв хариулт. За 499 дугаар даалгавар. За энэ талбай өөрчлөлт тус бүрийн урвалын тэгшлэгийг харгалзуулна гэж. За хамгийн их нь тас дорн торын энтальпи хий байдалтай ионуудаас 1 мол ионт нэгдэл үүсгэхэд гарах энерги өөрчлөлтийг тас дорн торын энтальпи өөрчлөлт гэж байгаа. Хий байдалтай ионуудаас. Жишээлбэл натрийн хлорид үүснэ гэвэл хий байдалтай натрийн ион хий байдалтай хлорид ионтой харилцан үйлчлээд 1 мол ионт нэгдэл буюу хатуу натрийн хлорид үүсэх юм бол энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь энэ урвалын дунд гарах энерги өөрчлөлт нь дельта таласт H стандарт натрийн хлортой тэнцүү байна гэсэн. 1 мол натрийн хий бай төлөвтэй ионуудаас 1 мол натрийн хлорид үүсгэж гарах энерги өөрчлөлттэй буюу натрийн хлоридын тас дорн торын энтальпи өөрчлөлтөд тэнцүү байна гэсэн.
За хоёр дахь нь уусгын стандартын талбай гэж байна. Нэг моль ионт нэгдлийг илүүдэл хэмжээний усанд уусгахад гарах энерги өөрчлөлтийг уусгын стандартын талбайг нь. За энэ дээр өгөгдсөн байна тийм ээ. Хатуу төлөвтэй наатрийг уусмал хэлбэрт шилжүүлэхэд гарах энерги өөрчлөлт. За тэгэхээр энэ процессын дунд гарах энийг одоо яг уруул гэж хэлэхгүй тийм ээ. Энэ процессын дунд гарах энерги өөрчлөлт нь энэ процессын дунд гарах энерги өөрчлөлт бол дельта уусах H стандарт натрийн хлорид уусгын стандартын төлбөтэй тэнцүү байна. За дараа нь гидратчих гэж байна. За хий байдалтай усанд уусгах чөлөөлөгдөх энергийг ионы гидратацийн энэ талбай буюу гидратчихын стандартын талбай өөрчлөлт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл ингэхнэ л да. За натрий хий байдалтай натрийн ионыг уусмал хэлбэртэй одоо натрийн ионд шилжүүлэхэд гарах энерги өөрчлөлтийг дельта гидратчихын стандартын талбай өөрчлөлт буюу натрийн ионыг гидратчихын стандартын талбай өөрчлөлт гэж нэрлэнэ гэсэн үг. Хий төлөвтэй ионыг уусмал хэлбэрт шилжүүлэхэд гарах энерги өөрчлөлт. За хамгийн сүүлийнх нь үүсэх байж байгаа. Үүсгийн стандартын талбай өөрчлөлтийн тухай бол бид нар одоо 11 дугаар ангид маш сайн судалсан. Өөрөөр хэлбэл бидний хувьд хамгийн сайн мэддэг стандартын талбай өөрчлөлт бол үүсгийн болон шатахын стандартын талбай өөрчлөлт байх ёстой. Стандарт төлөвт байгаа элементүүдээс нэг моль химийн нэгдэл үүсгэхэд гарах энерги өөрчлөлтийг үүсгийн стандартын талбай өөрчлөлт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ сая миний бичсэн урвалын дунд гарах энерги өөрчлөлт бол дельта үүсэх H стандарт натрийн хлорид. Нэг моль натрийн хлорид үүсгэхэд гарах энерги өөрчлөлтийг илэрхийлнэ. Ягдвал энэ урвалаар элементүүдийн харилцан үйлчлэлээр нэг моль натрийн хлорид үүсэж байгаа учраас. За ингээд энэ нэр томьёонуудаа яалгадаг хүн бол энийг одоо хариулчих боломжтой. За тал дорн торын талбай өөрчлөлт гэдэг бол хий төлөвтэй ионуудаас нэг моль ионт нэгдэл үүсгэхэд гарах энерги өөрчлөлт. Уусгын стандартын талбай өөрчлөлт гэдэг бол хий төлөвтэй ионуудыг уусмал шилжүүлэхэд гарах энерги өөрчлөлт. Уусгын стандартын талбай өөрчлөлт гэдэг бол нэг моль ионт нэгдлийг усанд уусгахад гарах энерги өөрчлөлт. Гидратчих. За энийг л үг нь эргүүлж биш ээ. За энд бол зөв хариунд байхгүй юм байна. Энэ нэгийн дутуу оруулаад ирсгүй АБВ гэтэл юм байна. Ижилхэн зүйл байна уу? За ижилхэн зүйл байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хариун дээр алдаатай байсан юм шиг байна. За хоёрыг илэрхийлэх. За энийг илэрхийлэх орвол ямар байх байсан бэ гэхээр за ингээд натрийн хатуугаас за ийм хэлбэртэй байх байлаа. За гидратчих бол хий төлөвтэй ионуудыг уусмал шилжүүлэхэд гарах энерги өөрчлөлт. Үүсэх бол элементүүдийн харилцан үйлчлэлээр нэг моль химийн бодис үүсгэхэд гарах энерги өөрчлөлт. Тэгэхээр энийг уусмал гэж буруу бичсэн юм байна. Энэ хатуу юм байна. За ингээд энийг авах юм байна. Тэр юуг яах вэ? Аагаар авч болох юм байна. Нөгөө хоёрыг яагаад гэвэл хоёр нь болохоор энэ хатуу төлөвтэй натрийг уусмал хэлбэртэй ионууд шилжүүлж байгаа. Тэгэхээр ионт нэгдэл усанд уусна гэдэг бол нөгөө ион болон дисаслагдана. Тийм болохоор одоо уусмал хэлбэртэй ионт нэгдэл усанд уусна гэдэг бол ионууд болж дисаслагдаад одоо ийм ионууд нь уусмал хэлбэрт шилжнэ гэд ингэ бичиж болно. Тэгэхээр бид нар энэ А гэж авах байсан байна. Жишээлбэл ингэхнэ л да хоёрыг тодруулах юм бол натрийн хлорид усанд уусаад юу үүсэх вэ гэхээр ион болж л дисаслагдсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд илэрхийлэх бол илүүтэй зөв одоо сонголт гэсэн үг. Энэ улаанаар тодруулснаас илүү оновчтой одоо хариулт гэсэн үг.
бүх ионт нэгдэл усан дуусахдаа ион үүсгэн. Гэхдээ энэ ион үүсгэж байгаа энэ диссоциацийн процесс нь бол зарим нь иргэдэг, зарим нь үл иргэдэг байж байгаа. Натрийн хлоридын үед уустах давс учраас одоо 100% ион бол задарна гэсэн үг. За ингэхээр уусгын стандартын төлбөрийг илэрхийлж байгаа нь бол А зүг байсан байна. За ингээд 2-ын А 1-ийн Г 2-ын А та. За D B вэ 1-ийн Г 2-ын А та. За тэгээд 3 нь болохоор Б Т гэхээр 4-ийн В Т зөв хариу нь D байсан байна. За дараагийн даалгавар нь 502 дугаар даалгавар байна. 502 дугаар даалгавар бол за этаны шатхар бол өгсөн байна. Этаны шатхаруулаар 1559.7 кJ дулаан ялгарна гэж өгчээ. За ингээд харахаар 1 мол этан. За этаны урвалаа энд өччихье. CO2H6 нэмэх нь за энэ хаашаа янзын хүчилтөрөгч болоод ирв. CO2 нэмэх нь H2O. За тэгээд энд 3 тавигдаад энд 2 тавигдаад 7 юм байна тийм ээ. Тэгэхээр энд бол 7 квах нь 2 тавигдах юм байна. 7 квах нь 2. Зөв 2 3 тавигдаад 7. За 7 квах нь 2 тавигдах юм. За тэгэхээр молоор бол энд 1 мол этан. Энд яагаад дандаа 3 молоор бичсэн юм болоо. За 3.5-аар л явах хэрэгтэй байна. 1 мол этан 3.5 мол хүчилтөрөгч. За 2 мол CO2 үүсэж байна. 3 мол ус үүсэж байна. За тэгэхээр Е хариулт бол биш 1 мол этан хүчилтөрөгчийн дотор бүрэн шатгаад ийм дулаан шингэнэ гэсэн байна. Энэ бол дулаан шингээхгүй ялгарч байгаа. Тэгэхээр Е хариулт бол биш. 1 мол этаныг хүчилтөрөгчийн дотор бүрэн шатаахад 1559.7 кJ дулаан ялгарна гэдэг нь зөв байна. А дээр юу нь буруу байгаа гэхээр 3 мол хүчилтөрөгч бол биш. Энэ бол 3.5 мол хүчилтөрөгч байна. За Б дээр юу нь буруу байгаа гэхээр дулаан шингэнэ гэсэн юм. Бас 3 мол хүчилтөрөгч гэсэн юм байна. Тэгээд дулаан шингэнэ гэсэн нь бас буруу. С дээр юу нь буруу байгаа гэхээр 1 мол этан хүчилтөрөгч 1 мол этан хүчилтөрөгчийн нөлөөгөөр эсэлтгэхэд 1559.7 кJ дулаан ялгарна. За энэ бол шатхур бол эсэлтгэр бол гэхээс илүү энийг бол шатхур бол гэж нэрлэж байгаа. За ингээд зөв хариу нь бол 1 мол этаныг хүчилтөрөгч дотор бүрэн шатаахад зөв илэрхийлсэн. Шатаахад гарах энерги өрчлөн 1559.7 кJ дулаан ялгарна гэдэг бол зөв хариулт байна.